За сайн байцгаана уу? Рүнийг байна. За өнөөдрийнхөө сэдвээр би танарт зүүн бэлэг гэж юу вэ? Зүүн бэлэг хаанаас ирдэг вэ? Яагаад ийм мэдрэмж төрдөг вэ гэдэг мэдрэмжийн талаар тайлбарлах гээд энд ирсэн байна. За зүүн бэлэг гэдэг сэдвийг ярихаас өмнө сүнсний гэрээ сүнс гэдэг ойлголт тухайг ойлгосон байх хэрэгтэй. За сүнсний гэрээ гэдэг маань юу вэ гэхээр бид нэр энэ дэлхийд мэдлэгтэй сүнс маань гэрээ хичгсэн байдаг гэсэн. Би ийм хүнтэй уулзна, би ийм эцэгтэй олно, ийм хүнээс ийм сургамж аавна, ухаалал авна, би ийм хүн болоод ингэж хэлнэ гэх мэтлээ. Юу нь бол өөрөө сонгоод сүнс маань ирчихсэн байдаг. За тэгээ юу нь бол сүнс хизээч ингэж тэр гэрээгээ мартдаггүй. Харин бид нэр явцын донд ингээд айдас, логик, одоо шаналл, уур хилэн, юу гэдгийг хорслоор дүүрээд бид нэр энэ замаа ерөнхийдөө алддаг. За тэгээд ер нь бол сүнс маань сүнснийхэн гэрээг мэдж байгаа болохоор зүүн бэлэг гэдэг мэдрэмжээр дамжуулан биднэрт тийм мэдрэмж төрүүлдэг байх нэ. Одоо удахгүй ийм болох ч байгаа шүү, ийм болох ч байгаа юм шиг, тийм хүн ирэх ч байгаа юм шиг тэгж нэг мэдрэмжээр дамжуулж ер нь бол сүнс маань биднэрт чи сүнсний гэрээтэй шүү гэд биднийг сүнсний сэргэлт болгож байнга сануулж зүүн бэлэг мэдрүүлдэг.